За өнөөдөр бас иргэд олон түмэндээ хандаж бас мэдээлэл хийе. 2025 оны засгийн газрын 74 дугаар тогтоолоор бүрэн эрхтэй төлөөлөгч томилогдсон байгаа. Үндсэн хуулийн 6-гийн 2 дугаар заалтыг хэрэгжүүлнэ. Үндэсний баялагын сангийн тухай хуулийг хэрэгжүүлэх, ашигт малтмын тухай хуулийн хэрэгжилтийг хангуулах зорилгоор стратегийн ордын тусгай зөвшөөрөл эзэмшигч хуулийн этгээдийн төрийн эзэмшлийн хувь хэмжээг тогтоох, хэлэлцээ хийх, сандлын хувилбар боловсруулж, засгийн газарт хөргүүлэх үүрэг бүхий бүрэн эрх төлөөлөгч 9 сарын өмнө томилогдсон байна. 9 сарын хугацаанд юу болж өнгөрвөө гэдгийг та бүхэнд товчхон дурдъя. Оюун эрдэнэ ерөнхий сайдын үед оюун эрдэнэ ерөнхий сайдын засгийн газартай 4 сар хамтарч ажиллаа. Зандан шатар ерөнхий сайдын үед 5 сар, зандан шатар ерөнхий сайдын байгуулсан засгийн газартай хамтарч ажиллаа. 9 сарын хугацаанд улс төр докторгүй ороо бусгаа 3 удаа засгийн газрыг огцруулах оролдлого явсан ийм одоо хүнд цаг үед бүрэн эрх төлөөлөгч баялагын сангийн хэлэлцээрийг ахлаж ажиллаа. Мэдээж 2 ажлын хэсэг засгийн газрын дэргэд байгуулагдсан байгаа. Том ажлын хэсгийг засгийн газрын хэрэглэх газрын дарга Бямб зогт дарга ахалж байгаа. Дэд ажлын хэсгийг засгийн газрын хэрэглэх газрын дэд дарга Цолмон дарга ахалж байгаа. За бүрэн эрх төлөөлөгч бол энэ 2 ажлын хэсэгт гишүүнээр ажилласан гэдгийг та бүхэндээ дуулгая. Монгол улсын хэмжээнд нийт 16 стратегийн орд байгаа. Стратегийн ордын жагсаалтанд оруулж болох үйц 38 орд байгаа. За 16 стратегийн ордын 5 нь төрийн мэдэлд, төрийн өмчөд байгаа. За 11 орчим нь хувийн хвшилд байгаа. Нэг ганц 2 орд нь төр хувийн хвшлийн хамтын оролцоотой иймэрхүү байдалтай байна. За 11 хувийн хвшил шилжсэн 11 ордыг нийт 26 аж ахуй нэгж эзэмшиж байна. За энэ 26 аж ахуй нэгжтэй уулзаж хэлэлцээр хийж төрийн эзэмшлийн хувь хэмжээг тогтоох, эсвэл түүнийг амнаатаар орлуулж, тусгай амнаатаар орлуулж баялагын санд тодорхой хувийг нь орлогыг нь төвлөрүүлэх гэдэг ийм одоо үүрэг чиглэлтэйгээр 9 сар ажиллаа. Богинохон хугацаа ч гэсэн орд болгон дээр ийм одоо сандлын хувилбаруудыг боловсруулж засгийн газарт хөргүүллээ. Намайг томилогдоход нэг хоосон өрөө, нэг хоосон ширээ, нэг сандал өгсөн, 3 шинжээч ав гэсэн. За ингээд 3 шинжээчийн хамт 9 сар ажиллаа. Тухайлбал Эрдэнэтийн овооны үүсмэл 3 ордын талаар ийм зузаан санал дүгнэлтийг боловсруулж мэргэжлийн байгууллага, шинжээч нар одоо экспертүүдтэй хамтарч ажиллаж боловсруулсан байна. За нарийн сухайт дээр ихэд ийм санал дүгнэлтийг боловсруулж хөргүүллээ. Орд болгон дээр ийм зузаан санал дүгнэлтүүдийг боловсрууллаа. За өнөөдөр бүрэн эрх төлөөлөгчийг засгийн газар дараагийн бүрэн эрх төлөөлөгчөөр солих тухай шийдвэр гаргах юм шиг байна. Би тэгж сонссон, хэвлэл мэдээлэл сонссон. Ерөнхий сайд намайг бас өнөөдөр уулзнаа гэж дуудсан байгаа. Тэгэхээр ерөнхий сайдтай уулзахаар хүрэлцэн ирээд байна. За бүрэн эрх төлөөлөгч тухайлбал ямар сандлын хувилбаруудыг боловсруулсныг бас товчхон та бүхэнд дуулгая. 2019 оны үндсэн хуулийн 6-гийн 2 дугаар заалт бол байгалийн баялагын өгөөжийн дийлэнх нь ард түмэнд хүртэх энэ зарчмын хүрээнд баялагын сангаар дамжиж шудраг хуваарлагдах ёстой гэдэг ийм заалттай байна. Миний бие 2019 онд улсын их хурлын гишүүн байхдаа үндсэн хуулийн энэ нэмэлт өөрчлөлтийг тухайн үеийн улсын их хурлын гишүүдтэй хамтарч оруулж байсан. Үүний дараа 24 онд ардчилсан нам Монгол Ардын нам 2 хамтарч баялагын сангийн хуулийг Монгол улсын парламент баталж гаргасан байна. Баялагын сан 3 сантай, хуримтлалын сан, ирээдүйн сан, хөгжлийн сан гэсэн ийм 3 сан байна. Тэгэхээр миний бие ардчилсан намын үндэсний бодлогын хорооны гишүүний хувьд тухайн үеийн ардчилсан намын дарга Ган Төмөр дарга. За 9 сарын өмнө ерөнхий сайдаар ажиллаж байсан оюун эрдэнэ нарын
одоо өгсөн бас ардчилсан намын үндэсний бодлогын хорооноос өгсөн чиглэл бодлогын хүрээнд 9 сар ажиллалаа. Ардчилсан нам маань засгаас гарсан учраас улс төрийн нөхцөл байдал өөрчлөгдсөн учраас ардчилсан намаас томилогдсон бүх хүмүүс засгаас гарч байгаа. Авсан ажлаа ном журмынхан дагуу 9 сарын өгч хугацаанд байгаа. баялагын санд одоо та гэдэг юм тухайлбал мөнгө төвлөрүүлсэн юм байна. За баялагын санд мөнгө төвлөрүүлэх энэ сандын хувьлуруудыг засгийн газар хэлэлцэж баталгаажуулах ёстой байгаа. Засгийн газрын баталсан сандын хувьлурыг өгөөжийн хэдэн хувь нь баялагын санд очих вэ? Ам наатыг хэдэн хувиар тогтоох вэ? Төрийн эзэмшний хувь хэмжээ хэд байх вэ гэдэг шийдвэрийг улсын хурал эцэслэн батлах ёстой. За сүүлийн 9 сарын хугацаанд улсын хурал маань 3 удаа засгийн газрыг огцруулах асуудлыг ярьлаа. Ажил ярьсангүй. Улс төрийн халаас илгээ засаг огцруулах асуудал ярьж байна. Ардчилсан нам маань засгаас бас гарчихлаа. Тийм учраас миний бие улс төрийн нөхцөл байдал өөрчлөгдсөнтэй холбогдуулж ерөнхий сайд маань бас улс төрийн шийдвэр гаргаж байгаа хаа гэж би итгэж байна. Хийсэн ажлуудаа ном журмын хүрээнд одоо ерөнхий сайдтай засгийн газартаа хүлээлгэн өгөөд ажиллаа өгөхөд бэлэн байна. Төрийн ажил хааны алба халаатай эзний алба ээлжтэй гэдэг дараагийн бэт томилогдоод энэ ажлыг энэ боловсруулсан бичиг баримтуудыг саналын хувьлуруудыг төрийн бодлого болгохын төлөө ажиллана гэдэгт итгэж байгаагаа илэрхийлье тий. Үндэсний баялагын сангийн тухай хууль, за тэгээд дээрэс нь ашигт малтматын тухай хуульд оруулсан одоо таны яриад байгаа энэ өөрчлөлтүүд стратегийн ордтой холбоотой энэ өөрчлөлтүүд болохгүй байгаа нь өнөөдрийн уулуурхай нөхцөл байдал харуулад байна шүү. Өнөөдөр манай энэ уулуурхайд оруулж байгаа хөрөнгө оруулагч байхгүй болчихсон. За дээрэс нь энэ хайгуул хийж байгаа компаниуд хайгуулынхаа лицензийн мэдээллийг өгөхгүй байна гэдгийг салбарын сайд нь үнэн зөвөр мэдээлэхгүй байна гэдгийг салбарын сайд нь хэлж байгаа. Тэгэхээр энэ стратегийн нэр одоо нэрээсээ эхлээд энэ хуулиндаа өөрчлөлт оруулах шаардлага байгаа юм шүү. Та төр ямар ч хөрөнгө оруулаагүй мөртлөө хувийн хвшлийн 50% авна гэж одоо юу яриад байгаа юм бэ? Тэгэхээр ийм хилцэл хийхээр чинь ямар хувийн хвшил хөрөнгө оруулсан одоо энэ хөрөнгөө та бүхэнтэй хилцэл хийж та бүхэнд өгнө гэх юм. Энэ чинь бас удаашаад байгаа нэг шиг юм шиг. За манай зарим хүмүүс маань дутуу мэдээлэлтэй байгаа учраас буруу ойлголттой явж байгаамаа. Стратегийн 16 ордууд бүгд улсын төсвийн хөрөнгөөр хайгуул хийгдсэн ордууд байгаа. Улс 1990 оноос өмнө мөн 90 оны дараа олон сая долларын хөрөнгө оруулалтыг гаргаж байж ард түмний хөрөнгөөр хайгуул хийж стратегийн 16 ордыг нээж илрүүлсэн байна. Тухайлбал Эрдэнэ төлөвлөрийн дэргэд байгаа Үүсмэл орд. Энэ ордыг 3 компани эзэмшиж байгаа. Нэг нөгөө хэлэхэд та бүхэн мэдж байгаа эрх мэдлийн компаниуд байгаа. Би яриагаа дуусгая. Манай нэг ерөнхийлөгч байсан хүн, түүний тамгын газрын дарга байсан хүн ач тэгтэг компанийг албан тушаалаа хийж байхдаа аваад сүүлийн 10 жилийн хугацаанд 1.8 их найдын борлуулалтын орлого 950 тэрбумын цэвэр ашигтай ажилтсан явж байгаа. Өөрөөр хэлбэл цагаангуйн гэрүүл одоо ганц гэрүүл нэг ордоос 10 жилийн дотор 900 гаруй тэрбумын орлого хүртэж байна гэдэг бол нөгөө үндсэн хуулийн зарчимд маань байгалийн баялаг ард түмэнд тэгш шудраг хүртэх ёстой гэдэг зарчмыг зөрчиж байна. Түр хайгуулаа хийсэн 34% авъя гэдэг юм. Тэгэхээр та бүхэн намайг энэ тоог өөрчилсөн баа шүү. үндсэн намайг улсын хурлын гишүүн байсан үеэр битгий төсөөлөөрэй. Би хууль санаачлагч биш. Хууль баталдаг тогтоогч биш. Өнөөдөр засгийн газар гэдэг бол хууль хэрэгжүүлдэг байх болно. Миний гар дээр Монгол улсын үндсэн хууль, Монгол улсын ашигт малтмын тухай хууль, Монгол улсын хуулиуд байна. Баталсан хуулиудыг хэрэгжүүлэх нь засгийн газрын үүрэг байна. Тэгэхээр бид хууль тогтоогч шиг аль эсвэл хууль тогтоогчийн өмнөөс ярих нь буруу юм аа гэдэг хэлье тий. Та бас одоо стратеги ордод бүрдэх боломжтой 38 ордыг хилэн өгөхийг зарлж ирсэн шүү дээ. Тэрийг одоо хуралд оруулж батлуулна гэдэг юм ярьсан. Бас өнгөрсөн 9 сард энэ ажил хийгдсэнгүй тий. За оюун эрдэнэ ерөнхий сайдын үед стратегийн ордод орох боломжтой ордуудын жагсаалт дээр бүрэн эрх төлөөлөгч саналаа гаргаж засгийн газар түргүүлсэн. Маргааш нь оюун эрдэнэ засгийн газар огцорсон. За бусад ордууд дээр саналаа оруулаад зандан шатар даргаад ерөнхий сайдад бас хүргүүлчихэд байна. За улс төрийн нөхцөл байдал өөрчлөгдсөнтэй холбогдож бүрэн эрх төлөөлөгч бас ажиллаа өгөх нөхцөл үүссэн байж магадгүй юм шиг байна. Би шийдвэрээ удахгүй хүлээж авах бах тэгээд бас та бүхэнд харуулъя. Ер нь хэрсэн ажилласан гэж бодож байна уу?
сайн муу гэж би өөрийгөө дүгнэхгүй. Хийсэн ажлууд, бичих цааснууд, бүх баримтууд би анх хэрэгтэй ийм цаастай ирсэн. Уулуурхай яамнаас, уулуурхай сайдаас энийг хүлээж авсан. Одоо ийм 11 баримт бичгийг хүлээлгэж өгч саналын хувьдуруудыг. Стратегийн ордын өгөөжийг яаж тооцох вэ? Саналын хувьдурыг хэрхэн яаж боловсруулах вэ? Ажлын хэсгийг хэрхэн яаж удирдах зохион байгуулах вэ гэдэг олон ажлуудыг хийсэн тухай танилцуулга би энд одоо бичээд та бүхэнд хүргүүлчихсэн байгаа. Санхүүгийн тооцоол хийхин тулд төрийн яамд агентлагийн төлөөлөл оролцсон хуралдаан 6 удаа болсон байна. Төрийн байгууллагын албан хаагч мэргэжилтнүүд, экспертүүдтэй 30 гаруй уулзалтыг зохион байгуулсан байна. За хэлэлцээ хийх ажлын хүрээнд 20 орчим санал солилцох уулзалтуудыг зохион байгуулсан байна. Дэд ажлын хэсэг цөөнгүүдээ хуралдсан байна. Дэд ажлын хэсэг гэдэг бол одоо яамдын төрийн нарийн бичгийн дарганараас эхлээд одоо хариуцсан гайл татварын бүх байгууллагын удирдлагууд орж байгаа. Энэ болгоныг зохион байгуулж ийм саналын хувьд гарч байгаа маа. Энэ саналын хувьдурыг бэд ганцаараа боловсруулаагүй. Энэ саналын хувьдурыг боловсруулсан 30 гаруй одоо мэрэгжлийн экспертүүд, шинжээчид, зөвлөхүүдэд талархаж байгаагаа илэрхийлье. Бүрийн төлөөлөгчийн их мэдлэг их өндөр байсан гэж яриад байгаа. Дээрээс нь хангамж их сайтай байсан гэдэг. Та ер нь хэдэн төгрөгийн цалин авдаг гэсэн бэ? Бүрэн эрх төлөөлөгчд би хэллээ. Намайг ирэхэд нэг өрөө гаргаж өгсөн, нэг сандал гаргаж өгсөн, нэг ширээ гаргаж өгсөн. 8 шинжээч авах боломжоор хангасан боловч өнөөдрийн хүртэл санхүүгийн боломжгүйгээд 3 шинжээчтэй ажиллаж байна. Төсөв мөнгө санхүүгийн эрх мэдэл надад байхгүй. Төсөв мөнгө санхүүгийн эрх мэдлийг Эрдэнэс 5 толгой хариуцна гэдэг засгийн газрын тогтоолтой. Тэ. Цалин малингийн асуудал хөрөнгө оруулалтын мэдүүлэг дээр бүх юм тодорхой байх. Энэ дээр одоо бүрэн эрх төлөөлөгч төсөв зарцуулдаг, төсвийн эрх мэдэлтэн биш ээ гэдгийг та бүхэндээ дуулах шүү дээ. Тодорхой хувь одоо хилцэл хийгээд төр дүгий гэсэн одоо аж ахуйн нэг журам энэ дотор ч байгаа мó. За хэрэг л үлдэн үстэй тийм. Би хэлэлцээр тэтгэвртэ оролцсон аж ахуйн нэгжүүдэд бас талархал илэрхийлэхийг хүсэж байна. Хэлэлцээр олон удаа бас хэрүүлтэй, уруултай, маргаантай, шүүмжлэлттэй явсан. Үүсвэл 3 ордын компани Ачитэх, Зэс Эрдэнэ, Эрдмийн компаниуд хэлэлцээрт идэвхтэй оролцсон гэдгийг та бүхэндээ дуулгая. Эхний 4 сарын үр дүнд 34% дээр 3 компани тогтсон. За засгийн газар өөрчлөгдсөний дараа Бямзок дарга ажлын хэсгийг ахалснаас хойш 34-ийг нэмэгдүүлэх, төрийн өгөөжийг нэмэгдүүлэх чиглэлд одоо хэлэлцээ үргэлжлээд явж байна. 34 бол тогтчихсон. Тэгэхээр энэ засгийн газар улсын их хурл 34 байх уу, 34-өө нэмэгдүүлэх үү, төрийн эзэмшлийн энэ тогтсон хувь хэмжээгээ амнаатаар орлуулах уу гэдгээ улсын их хурл засгийн газар удахгүй шийдвэрлэх байхаа гэж бид харж байна. Таны өмнө өгсөн мэдээллүүдээр энэ стратегийн ордуудыг Монголоос хулгайлаад луурдад авчихсан байсан байна гэдэг зүйлийг ярьдаг. Яг ажилласан хугацаанд нотолсон зүйл байна уу тухайлбал? За энэ асуудал дээр бол ер нь сүүлийн 34 жилийн хугацаанд стратегийн ордууд хулгайн замаар, хууль бус замаар, хувийн хэвшил нэртэй хэдэн хүмүүсд шилжсэн байгаа. Тухайлбал би шуудхан хэлье. Ачитэх гэдэг компани байгуулсан хүн нь манай цагаан дарга. Дарга нар уулуурхай руу орж, албан тушаал хашиж байхдаа компани байгуулад зүгээр давуу ирэхээрээ одоо стратегийн ордуудыг эзэмшиж болохгүй. Хэдийгээр би цагаан даргатай нэг намын хүн ч гэсэн энийг хэлхийг хүсэж байна. Тэр нэг гэр бүлд жил болгон 50-аас 60 сая долларын орлого олж байгаа. Манай цагаан даргын гэр бүл. Хуулиар бол энэ 50-60 сая долларын орлогын 50%-ийг ард түмэндээ өгөх үүрэгтэй байгаа. Хууль ийм байгаа. Одоо манай эрх мэдэлтнүүд, дарга нар маань стратегийн ордуудыг булааж авсан, дээрэмдэж авсан нөхдүүд маань ард түмэндээ хуулийн дагуу тэр 50%-ийнхаа ноогдол ашиг ард түмэндээ өг. Би энийг л шаардаж байгаа. Энийг л хэлж байгаа. Ганцхан цагаан даргын гэр бүл биш. Эрдмийнээс эхлээд Зэс Эрдэнэ рүү орё, нарийн Сүхбайт руу орё, 5 толгой руу орё. Бүгд эрх мэдлийн бизнес байгаа. Эрх мэдлийн бизнес байгаа. Энэ үүсвэл ордууд төр чинь компаниуд хөрөнгөө оруулаад, цаг хугацаагаа зарцуулаад, хүс хүчээ зарцуулаад ингээд тэнд үйл ажиллагаа явуулж ш. Тэгэнгүүт төр гарч ирчээд нэг зүүн төвийн социалист
үзэл шиг юм яриад ингээд 50% шууд аваа хөрөнгө огт оруулаагүй гэж 50% шууд авна гэдэг чи дээр юм биш үү? Стратеги та ёстой жинхэнэ эрх мэдэлтнүүдийн өмнөөс та ярьж байна. Энэ ордуудыг нээхийн тулд уул уурхайд хамгийн том эрсдэл бол эрэл хайгуулын эрсдэл байдаг. Энэ эрсдлийг Монголын төр, Монголын ард түмэн, Монголын геологчид хийсэн юм аа. Энийг оюут Энийг болохоор энийг цагаан хийсэн юм шиг. байсан шүү. Энийг цагаан хийсэн юм шиг. Эсвэл одоо эрх мэдэлтнүүд манай тагнуулд ажиллаж ирсэн нөгөө нөхөр хийсэн юм шиг. Ингэж ярьж болохгүй. шиг ажиллаж болох юм уу? Хувийн хвшлийг дээрэмддэг те. Одоо та нар яриад байгаа юм чинь зөв юм уу? Хувийн хвшил уг нь бол ажиллаж Энэ бол дээрэм биш. Энэ бол дээрэм биш. Норвегийн баялагын сан баялгаасаа ард түмэндээ хувиа аваад явж байгаа. Австралийн баялагын сан баялгаасаа хувиа аваад явж байгаа. Монголын баялагын сан болохоор авч болохгүй. Баялаг ордуудын өгөөжийг ард түмэнд өгч болохгүй гэж улсын аюул олон либерал интернационалчууд ярьж байгаа. Одоо таны ярьж байгаа буруу жишг гэдгийг олон улсын аюул олон үйл явдал харуулж байна тийм ээ. Та андуурч байна. Та андуурч байна. Та их андуурч байна. Та бол олигархуудын талд байна. Манан бүлгэлийн талд байна. Тий. Таныг энэ хугацаанд хангалттай ажилласан гэж үзээд ажлаас нь халж ийн гэж болж байна. Бүрэн эрх төлөөлөгчийн бүрэн эрхийн хугацаа дуус. Хуулиараа дуус. Юу ямар хугацаатай байдгийг? Ер нь бол 6 сараас 1 жилийн хугацаатай байдаг. Бүрэн эрх төлөөлөгчийн томилох хугацаа дууссан. Хоёрдугаарт улс төрийн нөхцөл байдал өөрчлөгдсөн. Арчилсан нам засгаас гарсан. Арчилсан намаас томилогдсон бүх хүмүүс ажиллаа өгч байгаа.